2 сар төвсгөл нууранд живсэн 2 автомашиныг нуураас гаргах ажиллагаа хийтнэ маш хийж байсан. Ер нь одоо хүн бүрийн ажил мэргэжлээ сонгож амьдралын гараанд хөл тавьж байсан түүхүүд, дурсамжууд ер нь өөр байдаг. Таны тухайд ер нь онцгой албатай одоо хүн татлаа одоо хүндтэй үргийг яагаад сонгох болсон бэ? Мэргэжлээ хэрхэн яаж сонгож юу? Хэн нэг нь нөлөөлөв эсвэл? Манай аав хэдийн зэрэг авчир хүн л дээ. Хэдийн зэрэг бас 26 жил ажилласан. Тэгээд аав маань л их нөлөө болсон да. Онцгой талаархад. Аль хотын хүн бэ та? Увс аймгийн манай аав Увс аймгийн Тэс сумын хариат. Ээж маань Увс аймгийн Харгас сумынх. 13 жил ажилласан хэрч одоо онцгой байдлын албанд анх хэдэн настайд орж ирсэн гэсэн? 20 настайд орсон да. 20 настайдаа би онцгой байдлын бас аврагчдын нэг ярилцлагыг үзчихлээ, уншчихлаа. Тэгээд анх одоо очисон дуудлаган дээрээ бас их одоо сэтгэл зүй гэдэг юм их шаардлагаддаг. Тэгээд ер нь их амаргүй байсан гэж ярьдаг юм билээ. Анхны тэр дуудлаганд ажиллагаанд явж исэн үе бас нэг дурсаад ярил. Ер нь аюу хэцүү шүү дээ. Анх орсон. Ер нь сэтгэл санаач тэр сэтгэл зүйн бэлтгэл их дутмаг. Анх шинээр орсон албаагч дуудлага болгонд явахад ер нь тиймэрхүү байдаг. Ер нь одоо аврагчид бол цаг бүртэл ер нь ямар ч дуудлаганд эрсдэлтэй нөхцөл байдалд ажиллагаа үүсгэх нь эрсдэлтэй нөхцөл байдал руу явж байгаа. Ер нь энэ мэргэжлийн хүнд гэдгийг эрсдэлтэй гэдгийг мэдсээр байж байгаа сонгох болов. Аав чинь за одоо миний хүү чи аврагч болоо гэсэн үү? Ямар нэгэн байдлаар ааваас нь гаднаас өөр нөлөөлөх юм байв уу? Аврагч гэдэг нэрийг сонсоход аюул сайхан мэддэг шүү дээ. Тэр нэрэнд нь татагдаад ер нь онцгой байдал руу хөл тавьсан да. Усчин аврагч л үү та? Усчин аврагчаар 12 жил ажилласан. Тэгээ аврах ажиллагааны зааварлагчаар усчин аврагчаар 11 жил аврах ажиллагааны зааварлагчаар 2 дахь жилдээ ажиллаад энэ жил 7 сард Үндэсний аврах баригадын тэргүй алхагчтай амлагдсан. Усчин гэдэг чинь бас амаргүй. Одоо гол мөрний дуудлагаар юм уу бид нар одоо мэдээ сурвалга хийж явхад л одоо аюул туслахлаа гэхэд хэдэн метр лөө шумбдаг ч гэдэг юм уу. Ер нь одоо хамгийн гүн хэдэн метр лөө шумбаж байна? 54 метрт. Тэр нь хаана хэзээ? Өвсгөл нууранд. Тэгээ 2009 онд Гойалтай аймгийн тайшрын сахилгын станцд 44 метртаас орж исэн. Бас шөнө бас дуудлага ирүү шөнө гарч идэндээ усан шумбах тохиолдол байдаг гэж би уншижээ та. Байлгүй яах вэ? Тэгээ ерөнхийдөө бол дадлага сургалтаа бүх хөндрүүлс нөхцлөөр хийн л дээ манайх. Тэгээ өвлийн нөхцөлд, тэгээ шөнийн нөхцөлд өвөл зун гээл, урсгал ус, тогтмол ус, нуурын дадлага гээл. Өвлийн нөхцөл, өвлийн удирдал гэдэг бол нэлээд хүндрэлтэй хаа ус цөмөрсөн дуудлага гээл ороход тэр олон хөдрөө орж хүмүүсийг авраа, дээрэс нь өөрийнхөө амь насыг хамгаалаад сэлээд явна гэдэг чинь бас л. Ер нь одоо нэг ийм аврах ажиллагааг үлдэхэд ойролцоогоор хэдэн цагийн хугацаа орох вэ? Тухайн дуудлагаас шалтгаална л да. Тэгээ томоохон тийм маш өндөр тийм мэргэжлийн чадвар гүйцэтгэх тийм ажиллагаа бол нэлээд урт хугацаа явна. Ер нь одоо ингээ олон жил аврагч хийсэн хүмүүс тэр дундаа одоо усчин аврагч хүмүүс ч юм уу гол усны ойролцоо юм уу амар цугаалж явахдаа нөгөө мэргэжлийн өвчин гэж ярих. Тэгэл хүмүүс анхаарал хандуулаад баг өөрсдөө тавтаа амарч чаддгүй гэсэн. Ерөөд ингээл найз нөхдөд ч юм уу гэр бүлээр ийж тийшээ явах чинь ус голтой газар нэг очдөг шүү дээ. За. Дандаа хол, устаас хол. Ер нь одоо өндрөөс шумбана гэдэг бас нэлээд хүндрэлтэй хаа. Одоо мэдээл харж хахад 3 метрээс 5 метрээс ингээ өсрээд шумбалт хийж хүмүүсийг аварж исэн гэдэл. Тэр тийм өндрөөс тэгж өсөрч шумбах бас эрсдэлтэй л. Гэхдээ манайханд бол тийм өндрөөс өсөрч шумбалт хийжсэн тийм зүгээр дадлаг сургалт л байгуулахаас яг үндсэн юм дээр бол тиймэрхүү дуудлага тийм. Ер нь одоо аврах ажиллагаанд өөрийгөө аврах ажиллагаанд оролцохдоо сэтгэл зүгээр их яаж үлддэг вэ? Ер нь онцгой байдлын газартаас сэтгэл зүйч ажилтдаг. Сэтгэл зүйч байгаа. Тийм манай Үндэсний аврах баригад сэтгэл зүйч гэж сэтгэл зүй өрөөтэй тасалгаатай томоохон гамшиг хүслийн дуудлаганд яваад ирэхэд тэр ажилласан аврагчдыг тэр сэтгэл зүй өрөөгөөрөө дамжуулаад оруулаад ярилцаад тэгээд сэтгэл санаагийн засаад тэгээ гаргадаг тийм тасалгаатай байдаг. Шантраад ажиллаа хийхэ болсон албаагчд байдгүй. Бага. Таны тухай шантарч байв уу? Гайгүй шүү. Ер нь одоо аврагчийн хамгийн сайхан юунд байдаг юм бэ? Би бас ярьслан уншиж байхад ажиллагаанд явчаад гэртээ харих зам хамгийн сайхан байдгаа гэж. Тий. Хамгийн сайхан би гэртээ харих зам. Ер нь одоо уснаас хүн аврах дээрээс нь өөрийгөө аварч явах хүнд хэцүү. Тэгээд ер нь сургалтын дээр чинь юуг зөвлөх үү? Бид нар ингээл ямар нэгэн гамшиг ослын дуудлаган дээр очивол томоохон гамшигтай ингээл
ажиллагаагаа явуулж хад нэгнийхэн ард заавал нэг хүн нэг аврагч юм уу бүлгэрээ ажилдаг. Тэр тухайн шумбалт хийж байгаа ч юм уу тэр ажиллагаараа орж байгаа хүнийг амь насыг давхар ард нэг аврагч нэг давхар хамгаалаад хариуцаад тэгж хамтын ажиллагаа явуулдаг. Тэр ажиллагаа. Нэг аврах ажиллагаанд ер нь хичнээн аврагч явах уу? Гарч бас дуудлагаасаа шалтгаалах уу? Дуудлагаасаа шалтгаална. За ихтэй цөөндөө багтаа бол нэг жолоочтойгоо холбоочнтойгоо нэг 7-8 хүн. Ер нь одоо танихаар аврагч хүн ер нь ямар байх ёстой гэж үздэг вэ? Би бол тэрийн тэгш бэлтгэлтэй сэтгэл санааны тийм доктортой сэтгэл зүйн бэлтгэлтэй тийм маш тийм чадварлаг ойлж өгөл. Аврагч хүмүүсээ чинь бас шалгалт өгчөж аавна онцгойг алдна. Маад одоо хууль зохиолын сургууль дээр аврагч галц өнөгч тийм бэлтгэх тийм аврагчийн анхан шатны тийм дамжаа хичээлдэг. Тэндээс одоо сүл сургуулаа төгсөн хүмүүс тийж томилогддог болсон. Танай одоо алб энэ онд ер нь хичнээн хүний амнаас хичнээн төрөний хөрөнгийг авран хамгаарч хамгаалж ажиллав. Сайхан мэдээгээр хоёул ярилцлага өргөжлүүлээ. Одоо тэр нийт тэрийг би бас санахгүй байна. Нэр онцгой байдлаа албач бүх явсан гамшиг хүслийн дуудлага бүгдийг нэгтгэх юм бол бас л өндөр тоо гарч ирж шүү дээ тийм ээ. Сая чинь нийслэлийн онцгой байдлын газар бараг 8000 гэж яригдаад байсан баг шүү. Тийм. Таны тухайд бас 13 жилийн хугацаанд тийм хичнээн дуудлаганд явж хэдэн хүний амаар өгдөг тоо тандыг тийм тоо байдгүй. Яг ус бусад тийм гамшиг хүслийн дуудлагаар бол аварсан. Хүний тоглолт 50 гаруй хүнийг бол яг аварчсан байхад. Тэдний шууд бусдгүй нэр өвтчийг уснаас гаргасан гэх юм бол бас нэлээд олон. Тэгэхээр таны тухайд бол онцгой байдлын ерхий газраас төрсэн 5 дахь гавьяат. Тэр дундаа аврагчтаас төрсэн анхны гавьяат. Ер нь гавьяат тодорхойлс нэг хизээ мэдв. Яг төрийн шагналд одоо хүртэж байгаа тань төрсэн сэтгэлээ бас одоо хуваалцаач. Манай үндэсний аврах бригадын захирагч Намсраа гээд орондоо байдаг. Тэр хүмүүс намайг захирагчийн зөвлөлийн шийдвэрээр гавьяат нэг тодорхойлоод явуулсныг тэр тухайн үед бол мэдээгүй л дээ. Тэрний дараах нийц. Дараа тэгэл бараг л болохгүй л үдэл гэж бодож байсан. Тэгээд засгийн газрын ордонд ороод Монгол Улсын ерөнхийлөгчөөс гавьяат гэсэн юм шагналыг аваад гарч ирэл хамт олноо хараад нэлээд сэтгэл хөөрж байсан. Таныгаар ер нь таны хамгийн том бахархал юу вэ? Мэдээж хүн бол бас ажил мэргэжлэрээ их бахархдаг, амьдралынхаа ханаар бахархдаг тийм олон зүйлийн бахархалтай байл тэ. Тий. Хамт олноороо бахархна, аав ээжээрээ бахархна. Гэр бүлтэй та? Гэр бүлтэй. Ер нь одоо энэ онцгой албанд ажилтдаг хүний ар гэр гэдэг бол ажиллагаанд явал хөрхий цаана нэлээл бас нэг сэтгэл эмзэглэлтэй үлддэг байх л та. Бас л адилхан онцгой байдлаа албаны төлөө зүтгэж байгаа юм гэж боддог шүү дээ. Ард нар гэрээ авч үлдэн өөрөө хүмүүстэй харна. Арын албыг сайн дааж үлддэг болохоор тэгэл эхнэртэй бас маш их ярилж байдаг. Эхнэртэйгээ танилцж байгаа. Одоо 20 настай тэгэхээр ч онцгой байдлын албаагч болсон өнөө танилцсан гэсэн үг. Болоогүй 18 настай байхдаа танилцсан. Тэгэхээр ер нь одоо эхнэр чинь зарим хүмүүсийг сонсоод хахад энэ их эрсдэлтэй юм аа. Одоо гэр бүл хүүхдүүдийн төлөө юм эрсдэлтэй ажил хийлгэмээр байна. Ажил мэргэжлээ сонгооч гэдэг юм уу тийм зүйл ярьж байгаа удаа би юу гэргий. Эхэндээ бол ер нь айгүй хэцүү юм аа л гэдэг байсан шүү дээ. Ганцаар ингээ хаяа явчихдаг. Нялх хүүхдтэй хавд нүртэл хаяа явчихдаг гэсэн. Тэгээс үүдээ л ойлгоно. Хэрийн төмрийн үед чинь бараг гэртээ нэг 10 хонсон өдөр байна. 10 хон багч байна гэж бас яриад идэв. Манай гол яг үндсэн ойрын төмөр дөр гүйцэтгэх салбар гэх юм бол агаар ажиллагааны салбар. Том салбар байдаг. Тэр салбар төрүүлж гарч дуусаад араас нь бусад салбаруудаа ингээд татж ажилладаг. Тэгээ ерөнхийдөө бол түр асуусан шүү дээ гамшиг хүслийн дуудлагаар хичнээн өний бүрэлдэхүүн ажилладаг байдаг. Бригадын бүрэлдэхүүн тэр чигээрээ ажилладаг байна. Хоёрын төмөр бус тиймэрхүү томоохон гамшиг хүслийн дуудлага. Хэзээд байлаа? 24 цаг 4 өдөр. Тийм. Одоо дотоодын болоод гадаадын таныг бас нөгөө цунамигийн энд бас ажиллаж байсан гэд ерөнхийлөгч бас тодтогч байсан. Аврагч гэн гэдэг бол ард түмний хүү юм аа гэд ерөнхийлөгч таны шагналыг гардуулах хоёроо бас тодтогсон байна лээ. Цунамид Японы Синдат далайн эргийн хот шүү дээ нэмээ. Тэнд очиж нэг манай онцгой байдлын албаас 12 хүний бүрэлдэхүүнтэй хөнгөн баг гэж ажиллаж байсан. Хэдийн хугацаанд? Тэр
олон улсын аврах баг очсон болохоор айгүй олон орноос очсон. Тэгээд тэр аврах ажиллагаас айгүй хурдан хугацаанд 3-4 хоногийн дотор л ер нь ерөнхийдөө дуусгаад. Тэгээд ард нь нэг сэргэн босгоо ажиллагаа үлдээ тэр тухайн орны нөөц болцоо тэгээд үлдсэн сэргэн босгоо ажиллагаагаа үргэлжлүүлээ явсан байна. Манай хувьд гэх юм бол гамшиг хөслийн яг голомтон дээр 4 хоног ажилласан. Тэгээд бусад орны аврагч нар болохоор бас зарим нь 2 хоноод 3 хоноод босч ирсэн. Яагаад тэр нэг Фукушимагийн цахилгаан дэлбэрх нэг атомын цахилгаан тийм ээ. Тэрнээс ялгарх нэг хими радиацийн хэмжээ бас нэлээд өндөр гарч ирсэн. Тэрнээс бол бас бусад орны аврагч бас босч ирсэн болов гэж бодож байна. Одоо ажиллагаанд оролцож явахдаа гэмтэж өртөж байсан тохиолдол бас бий л бах та. Тийм байлгүй яах вэ? Усан доор нэг явж байхдаа нэг орооцолдож ирсэн. Яа. Усан шумбалт хийгээд тэр юуны буур нуур. Буур 2 жилийн өмнө шүү дээ тийм ээ. 3 жилийн өмнө лөө. Нэг загсчид тасалдаад. Тийм. Тэгэхэд бид нар чинь нэлээ олон хоног шумбалт хийгээд нэг ард иргэд чинь бас ар гэрийнх нь нэлээ харж байгаа. Аль болох хурд хугацаанд олоод өгчих гэсэн ирмэлцэлтэйгээр аврагч нар тал талаас шумбалт хийгээ явжсэн. Тэгээд бид нар чинь ингээд нэг нэгээр ингэж оруулаад нэг хамгаалаад ингэж явдаг гэсэн бол сүүлдээ жоохон цай аваад 4-5 уулаа зэрэг шумбалт ингэ хийгээ явж байхдаа усан дор торон дор оцолдож байсан. Торон дор оцолдоо тэгэхэд чи бас нэг боллооны хиос нэлээд баг байсан. Тэгэл тэндээ нүтэндээ орлож байгаа мөлтлөө явж хий дуусгаж юм гараад ирсэн л дээ. Яа харахгүй одоо усч юм байдаг юм уу? Эсвэл уурхайн аврагчдад яа харахгүй дахиад нэг амин бол хүч төрөгч байдаг. Тий. Ер нь одоо хэдэн цаг агааргүй хэдэн цагийн амьсгалах боломжгүй нөхцөлд бас ажиллаж байсан үе бий юу? Агааргүй нөхцөл гэхээр чинь тэр газар доо тэр манай уул уурхай аврах анги гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэр аврагчд тэнд ажиллаж байгаа аврагчд маань тиймэрхүү гал юуны уурхайн дуудлаганд газар доороос нэлээд олон цагаар ажиллаж суудаа байдаг. Миний хувьд болохоор уул уурхайн бас нэг гэр бүлийн 3 хүн дарагдсан тийм дуудлагаар бас 2008 онд үлээд бас очиж тэр аврах ажиллагаанд оролцож ирсэн. Тэгэхээр уул уурхай газрын үнэлэг бас нэлээд хүндрэлтэй л байдаг. Бас отгон тэнгэр хайрханд гарсан уулчтай осолд бас танаа баг бүрэлдэхүүн явсан. Тий. Бригадаас нэг бүлэг явсан. Тэр нь орон нутгийн онцгой байдлын хэлцэх газруудаас ер нь Баруун аймгийнхан бүгд ажилласан л дээ. Нэмэлтээр ерөнхийдөө орон нутагт ажиллах тохиолдол олон биз? Тий. Тэр нь бусад манай үндэсний аврах бригад гэдэг чинь одоо орон нутгийн хүч нөөц болцоос давсан гамшиг тохиолдсон үед онцгой байдлын ерөнхий газрын үндэсний аврах бригад нэмэлтээр ажилладаг гэж. Улсын хэмжээнд. Одоо ер нь өөргөө бусдад буянтай ч амьд үсэн албанд ажиллахын ер нь яг юун сайхан байдаг юм бэ? Ажил мэргэжлээрээс та нэг ийм цаг үед бахархаж. Одоо ингэ ажиллаа хийж байгаа л за хэрвээ энэ ажлыг хийхгүй өөр ямар ажил хийх байсан болоо энэ ажил ороогүй байсан болоо өөр ямар ажил хийж явж ирсэн болоо гэж бодохоор шин төсөөлөгддөг шүү дээ. Одоо тэгэл өөр хүний бас нэг дад сурсан мэргэжил гэдэг чинь хүн сурсан юм аа ийгээ сурцсан бол өөр юм бас ажил өөр гүйцэтгэхэд бас хэцүүлээд өгөх тийм ээ. Мэдээж ер нь одоо 20 настай аврагч болж исэн хүнд таны багш таныг одоо гардаад аваад явж исэн хүн гэж бас би бас тэдэндээ бас баярын мэдлэгээ дэвшүүлж баярсан сэтгэлээ илэрхийлэхийг бас хүсэж байна. Эч одоо олон багштай шүү дээ. Тийм олон багштай манай намайг анх орох чинь аврах тусаа анги гэж байсан. Үндэсний аврах бариад тэгээд эрен гах аврах отряд гэж байсан тэр үед. Тэр отрядын дарга нь Баттулга гэдэг манай багш. Спортоор бас их авч явдаг байсан. Аврах ажиллагаа чиглэлээр бас их юм зааж сургадаг байсан. Тэгээ Батбэлэг гэж багш Баяраа гэж одоо маань салбарын захирч хийж байгаа. Хоёбаатар гээд олон багш нар Гамбаатар гэдэг манай усны сэлтийг анх яг хардаж зааж ирсэн. Тийм багш бидийн Гамбаа багш гээд сүүлд налахын онцгой байдлаар ажиллаж байгаа тенденц зүйлүүд байсан. Одоо гэр бүлийнхэндээ бас та баярсан залхах нэлээд та эхнэрээ бас түрүүг маш сайхан тодорхойллоо л та.
нэг л бас онцгой байдлын албанд ажиллаж байгаа хүн гэж боддгоо гэж. Тэ. Одоо ингээд ямар нэгэн үүрэг гүйцэтгэх гээд ийш тийшээ одоо гамшигчны дуудлагаар явхад ард дэмжлэг болж дэмжиж арг эрийг санаа зовх зүйлгүйгээр ард харж үлддэг маш их баярж талархаж явдаг. Хэрвээ та одоо ингээд магадгүй ямар нэг шалтгаанаар ч юм уу ажлаа солих ч юм уу ийм шаардлага гарвал юу нэг хийж боддгоо. Эсвэл хүүхдээ та бас эсвэл онцгой албанд ажиллуулна гэж боддгоо. Эсвэл өөр л ажил хийлгэндээ би адилхан болохгүй гэж боддгоо. Өөрөө бас мэрэгжлээ сонгоо явуучих байл гэдэл гэж боддог шүү дээ. Тий. За тэгээ бидний ярилцлагыг энэ төрөд бас өндөрлөх тийш ханд чинь төсвөлтөнд та бас хүмүүсээс хүсэлт юу вэ? Ер нь бол дийлэхтэй л одоо анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдаг юм уу? Тим зангаас үүдэлтэй эрсдлүүд бол их гардаг. Энэ хүний өөрийн буруутай үйлдэлээс бол шалтгаалсан тийм гамшиг бас нэлээд гарна л да. Тэгээд байгалийн хүндрэлсэн нөхцөл, байгалийн гамшиг тохиолдсон үед бол тэр хүний буруу гэж бас юу яах вэ, тийм ээ? Аль болох бусад тийм өөрөөс шалтгааллах тиймэрхүү аваар ослыг ер нь хүн болгон дотроо тооцоолоод аль болох болгоомжтой явж байвал онцгой байдлын албаны бас тийм ажиллах тийм хүмүүс бас нэг өдөр ч гэсэн амар амгалан байх юм болов гэж бодож байна. Ер нь аль улиралд илүүтэй дуудлага ихтэй байдаг. Цуны улирал. Цуны улирал. Усны дуудлага болгох. Усны дуудлага хавар намартад төмөр гээд. Өвөл мөс цөмөрсөн дуудлага бас нэлээдгүй өрхөө. Одоо ч арай мөс цөмөрч бэхжиж амжаагүй байхдаа бүү явуулаарай гэж анхааруулаад сэрэмжлүүлээл байдаг. Манай иргэд яваал байдаг. Өвөл мөс цөмөрсөн дуудлага бас нэлээд ирнэ л дээ. Тэр бас л хувь хүний бас л болгоомжгүй үйлдэл баг тийм ээ. За баярлалаа. Тэгээд маш даруухан дөлгөө хүн бай. Тантай ярилцсанд маш их баяртай байна. Тэгээд шинэхэн гавьяат шинэ жилийн өдөр манай телевизэд бас хамгийн анхны ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Таны цаашдын амьдралд ажил үйлс танд томоос том амжилтыг хүсье өрөөё. Та бас нэвтрүүлгийн төгсгөл хэдэн минутыг бас танд үлдээе. За одоо ингээд нийт онцгой байдлын албанд 13 жил мөр зэрэгцэн хамт ажилласан аврагч нартай болон урд нь энэ албанд ажиллаж байсан үе ахмадууд, удирдлагууд одоо ажиллаж байгаа нийт алба хаагчид, нийт онцгой байдлын бүх удирдлагууд, бүх алба хаагчдаа шинэ оны мэндийг хүргье. Үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Баярын дугаарыг хүргэлээ. Бид энэ удаагийн баярын дугаараараа онцгой байдлын ерөнхий газраас төрсэн 5 дахь гавьяат энэ дундаа аврагчдаас анх удаа гавьяат төрсэн. За ингээд онцгой байдлын ерөнхий газрын үндэсний аврах бригадын ахлагч, тэргүй ахлагч Баяр Тогтхыг баярын дугаараа онцолж орууллаа. Та бүхэн шинэ оноос сайхан угтаарай. Нэмээ орсон чи бүх юм тав үржигдээ. За нэмээ. Би тайзан дээр гарахдаа маш сэтгэл хангалуун байдаг. Хүмүүс намайг асаа татуулсан уу, тариулсан уу гэж асуув. Харин